За хөрх өдөр сувгата тавтаа морил 2026 оны 2 сарын 23-ны орой мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн дугаарыг бол маш сонирхолтой болно гэж найдаж байна. За яагаад гэвэл өнөөдрийн бэлтгэсэн мэдээлэл маань маш сонирхолтой сэдв байгаа. Энэ нь юу вэ гэхээр за 2024 онд ерөнхийдөө мэдээлэл нь явуулсан шүү дээ. Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар хөдөлгөөн онгоцыг татаж гаргалаа. За мөн дээрээс нь 11 автомашиныг татаж гаргалаа гэсэн мэдээллүүд бол яваад исэн. Тэгэхээр яг энэ дагуу Сүхбаатар хөдөлгөөн онгоцыг очиж үзсэн. За мөн дээрээс нь татаж гаргасан 11 автомашиныг нь бас өөрийн биеэр очиж үзсэн баггүй. Энэ нь болохоор миний бодлохоор маш сонирхолтой санагдсан. Тэгээд энэхүү бичлэгээ оруулж байгаа юм. За цагаан сар байсан болохоор хөвсгөлд очиж залгуудаа хийгээд тэгээд цаашаага хатгал ороод 2 хоног сайхан амраад за амрах зураа болохоор тэр Сүхбаатар хөдөлгөөн онгоц болон нөгөө асуулдаж живсэн юунуудыг нь автомашинуудыг нь өөрөө очиж үзсэн баггүй. Энэ нь бол надад маш сонирхолтой санагдаад тэгээд бичлэгээ оруулж байгаа гэсэн үг. Магадгүй нөгөө Мөсний баяраас удахгүй болох ч байгаа учраас Мөсний баярыг зорж очих байгаа хүмүүс байх юм бол за далаа дээр бол мэдээж хүйтэн байна лээ. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор за хар хил цагаан хил гээд байдаг юм байна. Тэр болохоор ингээд энэ тэндгүү маш олон гарцсан байгаа учраас яг нэг явах ёстой, зорчих ёстой маршрутаар нь л явахгүй бол нөгөө далаад осолдох ийм эрсдлүүд бол маш их байгаа юм лээ. Тэгээд мэдээж далаа дээр ингээд нөгөө онцгой байдлын газар гээд холбогдох байгууллагууд нэгээд харуул хамгаалалтаа маш сайн гаргачихсан байна лээ. Зорчиж болох газраар нь явахгүй бол бас жоохон эрсдэлтэй юм байна лээ шүү. За тэгээд хамгийн гол зүйл болох мэдээллүүдээ та хэдтэйгээ үзүүлээд авсан бичлэгүүдээ харуулаад явъя. За хамгийн ихний үзүүлэх нь болохоор энэ нөгөө 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоц маань. За ийм онгоц байдаг юм байна. За энэ хөлөг онгоцны урт нь болохоор 43.3 м юм байна. Өргөн нь болохоор 8.4 м, өндөр нь болохоор 11 м. За жин нь болохоор 309 тонн, за зарим нь болохоор 400 тонн гэдэг юм лээ. Яг энэ хоёрын лайлныг нь авах гэж бодож байна. Эндээ болохоор ийм мэдээлэлтэй юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг сүйчний ерөнхий командлагч хөрөлсөхийн санаачлагаар онцгой байдлын ерөнхий газар за ингээд холбогдох албан байгууллагууд албан хаагчд хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоц болон 11 машин техник хэрэгслийг татан гаргаж тэдгээрт агуулгадж байсан 50 орчим тонн шатхуун тос тослогооны материал аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдлоос хамгааллаа гэсэн мэдээлэлтэй. За тэгээ үргэлжлүүлээд болохоор та татаж гаргасан машин техник хэрэгслүүдийг нь бас харуулна. За яг энд харагдаж байгаа болохоор тээврийн чиргүүл юм байна. Тэгээд живсэн огн нь болохоор 1981 онд живээд 72 м-ийн гүнд живсэн юм байна. Тэгээ 2023 оны 7 сарын 28-наас 31-ний өдрүүдэд бол татаж гаргасан ийм машин байна. За энэ болохоор зээл 130 машин байна. Живсэн огн нь болохоор бас 1981 онд живсэн 74 м-ийн гүнд живсэн юм байна. За тэгээ 2023 оны 8 сарын 18-наас 20-ны өдрүүдэд татан гаргасан. За ийм машин байна. 1981 онд живээд тэгээд 2023 онд татаж гаргасан зээл 130 машин юм байна. Энэ болохоор бас зээл 130 машин байна. 1989 онд живээд за 50 м-ийн гүнд болж ивсэн. Тэгээд 8 сарын 3-наас 5-ны өдрүүдэд татаж гаргасан юм байна. За ийм машин бас живжсэн юм байна. 50 м-ийн гүнд живээд тэгээд 2024 оны 8 сарын 3-наас 5-ны өдрүүдэд татан гаргаж ирсэн. За энэ болохоор ВАЗ 469 машин. Энэ болохоор 1980 онд живсэн. Гэхдээ живсэн гүн болохоор бүр 171 м-ийн гүнд живсэн. Ийм 69 машин байна. Тэгээд 2024 оны 7 сарын 29-ноос 30-ны өдрүүдэд татан гаргасан. За энэ болохоор бүр нэлийн гүнд живсэн ийм 69 юм байна. За тэгээд дотор тал нь болохоор ийм бараг хамгийн гүнд живсэн машин гэсэн үг юм болоо. Энэ болохоор аяллаа моторт зав юм байна. За энэ болохоор 2015 онд живсэн. Тэгэхээр нэлээд сүүл үе живсэн юм байна. 36.8 м-ийн гүнд живсэн. 8 сарын 23-наас 25-ны өдрүүдэд татан гаргасан. 2023 оны 8 сард татан гаргасан аяллаа моторт зав байсан юм байна. Тэгээ 39.8 км-ийн гүнд живсэн юм байна. Энэ болохоор загварын гинжит чиргүүл трактор гинэ. За энэ болохоор 1968 онд живсэн юм байна. Тэгээ 33.4 м-ийн гүнд живээд 2023 оны 6 сарын
26-наас 30-ны өдрүүд татан гаргасан. Ерөнхийдөө гинжит чирэгч юм трактор байсан юм байна. Тэгээд 33.4 метрт живсэн. За ийм трактороос байдаг юм байна. За энэ болохоор шатхууны тээврийн одоо миний ойлгосоор бол Youngs гэсэн үг юм болоо. За тэгээд живсэн огноо нь болохоор тодорхойгүй. Яг хизээ живсэн нь бол тодорхойгүй. Ямар ч гэсэн 54 метрийн гүнд байсан юм байна. Тэгээд 2023 оны 8 сарын 8-ны өдөр бол ингээд татан гаргасан юм байна. Тэгээд живсэн огноо нь бол тодорхойгүй. Ямар ч гэсэн шатхууны ил одоо ийм шатхуун тээвэрлдэг Youngs лээс юм шиг байна. Зээл 130 машин 1995 онд живсэн юм байна. Тэгээд 128 метрийн гүнд живсэн. За тэгээд 2023 оны 7 сарын 23-наас 25-ны өдрүүдэд бол татан гаргасан. За ийм зээл 130 машин байна. Энэ гэхдээ баг одоо бүтнээрээ шахах юм шүү доторх юмнууд нь бүгд байгаа. За ингээд цонх нь хагарцсан. Тэгээ ингээд дотор талынх нь юмнууд бол баг хэвээр байгаа юм шүү. Энд чинь бас 50 эдэн метрийн гүнд живсэн онгоц мөртлөө живсэн машин юм байна л дааг нь бол. Гэхдээ ерөнхийдөө бусад машинаа бодоход бараг энэ бүтнээрээ надад бол бараг бүтнээрээ харагдчихэв. 128 метрийн гүнд живсэн юм байна. За дараагийнх нь болохоор зээл 130 машины. За энэ болохоор чиргүүлэн юм байна. 1995 онд живсэн 128 метрийн гүнд. Тэгээд 2023 оны 7 сарын 23-наас 26-ны өдрүүдэд татан гаргасан юм байна. Энэ 60-с болохоор хамгийн одоо гүнд живсэн гэсэн үг. 171 метрийн гүнээс татаж гаргасан. Ийм 60-с машин 1980 онд живсэн. Тэгээд 2024 оны 7 сарын 29-наас 30-ны өдрүүдэд татаж гаргасан. Хамгийн гүнд байсан нь энэ 60-с гэсэн үг юм биш үү? Өнөөдөр та бүхэндээ ямар дамаг ярьж өгөх вэ гэхээр үзээд ханашгүй үлгэрийн цэнхэр далай болох хөвсгөл далай ээжийн тухай домгуудыг болон хачир мэдээнүүдийг хүргэн. За мэдээж хөвсгөл далайтай холбоотой бол маш олон домог болон хууч ярианууд байдаг. Гэхдээ бас таны сонсож байгаагүй гэсэн домгуудыг сонгосон болохоор та бүхэнд манаас таалагдана гэж найдаж байна. Хамгийн эхний домог нь болохоор бүр үнэхээр миний сонсож байгаагүй ийм сонин домог байсан. За энэ гой сонирхолтой домгоор эхлэе. За энэ нь болохоор луутай холбоотой бас ийм домог байдаг юм байна. За зарим хөгшчүүд ярьдаг нь хөвсгөл далайн ёроолд луу амьдардаг гэж. Нууранд живсэн мал зав хүнс зэргийг луу өөрийн хаан тусад аваачдаг. Тиймдээч нуурын гүн рүү гинэт том долгион босох, гинэт чимээ гарахыг хүмүүс луу хөдөлсөн юм а гэж ярьдаг байна гэсэн байна. За энэ болохоор домог гэхээс илүү бас хуучаар байна. За дараагийн домог нь болохоор эрт өд цагт хөвсгөл нуурын эрэгт нэгэн үзэсгэлэнт бүсгүй амьдардаг байж. Тэр бүсгүй хайртай залуугаа дайнд явуулсан боловч залуу нь эргэж ирээгүй байна. Өдөр шөнөгүй уйлсан бүсгүй нулимс нь асгарсаар байгаад хөвсгөл нуур болон хувирсан гэдэг. Тиймээс ч нуурыг далайн ээж хэмээн хүндэтгэн нэрлэх болжээ гэсэн байна. За энэ домогт болохоор яагаад далайн ээж гэж нэрлэх болсон юм бэ гэдэг талаарх домог байна. Дараагийн домог нь болохоор Бурхан багш хойд зүг рүү аялаж явахдаа их халуунд маш их цангаж гин. Тэрээр саваагаа газарт хүргэн энэ газарт ариун ус бий болог гэж өрөөсөнд тэр газраас ус ориглон гарч хөвсгөл нуур болсон гэдэг гэж байна. За энэ болохоор бас яг хөвсгөл нуур яагаад үүссэн бэ гэдэг ийм сонирхолтой домог орж ирж байна. За дараад нь болохоор далайн ээжийн 3 нулимс буюу 3 арал гээд энэ дээр болохоор нөгөө модон хүй, хадан хүй, хүслийн хад гэдэг ингэж ийм гой 3 ийм арал байдаг шүү дээ. Яг энэ одоо 3 арал яагаад бий болсон бэ гэдэг талаарх домгийг хүргэнэ гэсэн. За хөвсгөл нуурын 3 арлыг далайн ээжийн 3 нулимс гэж домогт өгүүлдэг. Тэр бүсгүй хайртай залуугаа үүр далдсандаа гуниглаж 3 өдөр уйлсан гэдэг. Эхний өдөр жижиг арал, 2 дахь өдөр арай том арал, 3 дахь өдөр нь хамгийн том арал болж үлдсэн гэж бас домголдог байна. Эрт цагт хөх сувд нэртэй Тэнгэрийн гой охин хөвсгөл нутгийг үзэсгэлэнтээж ганцхан гол горих урсаж байгааг хараад маш их өрөвддөг байж. Тэгээд Тэнгэрээс бууж ирээд хүзүүнээсээ унсан цэнхэр сувдан хөөргийг асахтал нуур уусч хүм мал ундаалах, амьдрал бэлэглэх болсон гэдэг. Тиймээс ч хөвсгөл нуурын усыг Тэнгэрийн бэлэг гэж нутгийнхан ярьдаг байна. За энэ болохоор бас сонирхолтой домог байгааз хүзүүнээсээ цэнхэр сувдан хөөргийг асахтал гэдэг. Хөх баавгай хөх сувдын орон гэж бас их нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр бас энэ домогтой бас холбоотой байхаараагааз. За дараагийн домог нь болохоор хадан хүй, модон хүй арлын домгуудыг ингээд тус бүрдэн хөргөнө гэсэн үг. За түрүүн бол яг энэ 3 арал яагаад бий болсон бэ гэдэг талаарх домгийг ярьж гисэн бол одоо болохоор яг энэ 3 арлын тусынхын домгийг хөргөнө гэсэн үг. За эрт дээр үед хадан хүй, модон хүй хоёр нь хориглогдсон хайртай хосууд байсан гэдэг. Бурхад тэдний хайрыг зөвшөөрлгүй ингэж 2 арал болгон хоригсон гэх бөгөөд хадан хүй нь эрэгтэй уул мэт сүрлэг, модон хүй нь эмэгтэй хүн шиг намуухан мод боттой байдгаа гэсэн байна. За энэ болохоор нөгөө модон хүй, хадан хүй хоёр ер нь бол ингэж
хайртай хосууд байсан. Тэр тэдний хайрыг зөвшөөрөөгүй улмаас хоёр одоо хизээч уулзахааргүй ийм хоёр арал болгосон гэсэн ийм сонирхолтой домог байна. За та бүхэн манаас яг иймэрхүү домгоо сонсч байсан болоос ийм домог сонсч байсан, сонсоогүй бол сонсож байгаагүй гэд сэтгэл хэсэгт бичээд үлдээгээд өгөөрэй. Өөр бас хүсгэл талаатай холбоотой маш олон гоё домгууд байдаг. Мэддэг домгоо бас та бүхэн маань бидтэй хуваалцаарай. За дараагийн домог нь болохоор хүслийн хадны тухай домог байгаа. Хөвсгөлд очиж одоо ер нь далайн хажааг үзэж байгаа хүмүүсийн ихэнх нь болохоор нөгөө хүслийн хадыг болол заавал ингээ үтсэн байдаг. Тэгэхээр энэ хадны тухай бас нэг домог байгаа. За хөвсгөл нуурын ирэг дээр хүслийн хад гэж нэрлэгдэх нэгэн том хад байдаг бөгөөд домогт өгүүлснээр тэнд очиж хүслээ шивнэхэд тэр хүслийг биелүүлдэг гэж нотгийнхан ярьдаг байна. Гэхдээ сэтгэлээ ариун байлгаж үнэн сэтгэлээсээ хүслийг хэлвэл хүсэл нь заавал бэлдэг гэж бас хууч ярианд ингэж ярьдаг юм байна. Тэгэхээр та бүхэн манаас хөвсгөл далайг зорхиж байгаа бол заавал хүслийн хадан дээр нь очороо хүслийн хадан дээр нь очиод хүслээ заавал одоо хэлээрэй гэж бас та бүхэндээ зөвлөмөр байна. За одоо та бүхэндээ уламжлал ёс орон хөвсгөл нууртай холбоотой таны мэдэхгүй байж магадгүй бас хэд хэдэн баримтыг бэлдсэн байгаа. Энэ хачир мэдээнүүд бол бас сонирхолтой байх үднээс гой мэдээнүүдийг бэлдсэн гэж бол би өөртөө найдаж байна. Ингээд та бүхэн манаас энэхүү мэдээлэлдээ анхаарлаа хандуулаарай. За ер нь бол нөгөө хөвсгөл нуурын талаарх яг энэ баримтыг бас өөр та бүхэн маань суугуудаас сонссон байж магадгүй. Гэхдээ би та бүхэндээ үнэхээр сонирхолтой байсан болохоор дахиад ярьж байгаа шүү. Хөвсгөл нуурын хэмжээтэй холбоотой сонирхолтой баримт гэсэн. За ер нь бол нийт урд нь 136 км, нийт өргөн нь 36 км, хамгийн гүн хэсэг нь 262 м байдаг. Тэгвэл за та бүхэн ингээд хөвсгөл нуурын уртаар нь ингээд явах юм бол Улаанбаатараас Дархан хүртэл одоо явах замтай тэнцэнэ гэсэн үг. За хамгийн гүн хэсэг нь 262 м гэсэн шүү дээ. Энэ нь болохоор Сөүлийн 63 давхар барилгаас илүү өндөр гэсэн үг. Одоо төсөөлөхөд тэр барилга нуурт бүхэлдээ жив хэмжээний юм гүн гэсэн үг байхгүй. За тэгээд хэрвээ та бүхэн ингээд хөвсгөл нуурын уртыг машинаараа ингээд тулахаар бол 4-5 цаг тасралтгүй явж биж одоо хөвсгөл нуурыг туулна гэсэн үг. За тэгээд хөвсгөл нуурын усны тунгалаг байдал бол 20-40 м хүртэл харагддаг гэдгээрээ бас дэлхийд маш ховор гэж бас тооцогддог юм байна. За хөвсгөл нуурт жилд хэдэн одоо хүн очдөг вэ гэж хүмүүс маш их сонирхдаг. За тэгвэл дотоодын жуулчид хөвсгөл одоо нуурт жилд дунджаар 80,000-аас 100 орчим мянган хүн очдөг юм байна. 2023-аас 2024 оноос болол жуулчдын тоо ахин өсч гадаад дотоод нийлээд 110,000 гаруй хүн очсон гэж бол мэдээлэл бас байдаг юм байна. За Монголын хамгийн гүн нуур гэдгийг бол хүн бүхэн мэднэ. Түрүү ярьсанчлан гүн хэсэгтэй бол 262 м. За байгаль нуурын дараа орох Аазда 2 дахь юм гүн нуур гэсэн. За дэлхийн цэвэр усны 1% бол хөвсгөл нууранд байдаг. Усан тунгалаг шууд ууж болдог гэдгээрээ бас илүү онцлогтой. За 2 сая жилийн настай гэж бол үздэг юм байна. За мэдээж хөвсгөл нуурыг ярьж байгаа юм чинь Сүхбаатар хөлөг онгоцыг бол бас заавал дурдах ёстой. За Сүхбаатар хөлөг онгоц нь 1938 онд зөвлөлт холбоотолсаас оролж ирсэн мөс хагалдаг онгоц гэдгээрээ давуу талтай. За одоо болохоор аялал жуулчлалд ашиглагдаж байгаа. За ийм онгоц бол байдаг. Одоо байгаль нуурын дүү нуур гэж бол хөвсгөл нуурыг үздэг юм байна. Яагад гэвэл геологийн бүтэц усны тунгалаг байдлаараа ерөнхийдөө нөгөө байгаль нууртай төстэй учраас ингэж бас ярилцдаг юм байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ хөвсгөл нууртай холбоотой сонирхолтой баримтууд, домгуудыг хөрвүүлээ. Энэ мэдчлэн илүү олон сонирхолтой домог сонсохыг хүсэх юм бол та бүхэн маань хөөрхөн өдөр сувагт маань бас нэг дээрээ домог хууч ярианд дуртай хэн болгонд одоо манай суваг үргэлж нээлттэй байдаг шүү. Тэгээд та бүхэн маань өнөөдрийн бичлэгийг маань одоо сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд хагийн дугаараар эргэж уулзлаа. Түр баярлалаа.